За, эрхэм үзэгч сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан танин мэдхийн Одон Мөндөр сувгийн маань цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. Энэхүү нэвтрүүлгийг Одон Мөндөр сувгийн хөтлөгч Оном бидгүн бэлтгэн хүргэдэг. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За, нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Бикутан Kids. За, мөн дээрээс нь Отревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отревин бидүхнийг одоо дэмжин ажиллаж байна. За, өнөөдрийн сэдв оноо ямар сэдв байна? За, өнөөдрийн сэдв бол Судан улсын талаар ярих гэж байгаа. Тэгээд одоо Судан улсыг мэдж байгаа бол одоо хоёр өөр Судан улс байдаг. Нэг нь бол Өмнө Судан, нөгөөх нь одоо зүгээр л Судан гэдэг нэртэй хоёр улс байгаа. Судан, Өмнө Судан гэж хоёр байна. За, энэ хоёр улсын талаар маш сонирхолтой факт хэлэх юм бол одоо 2011 онд анх хоёр салсан байгаа. Тэгэхээр Өмнө Судан улс бол одоо дэлхий дээр байгаа хамгийн залуухан улс гэж хэлж болно. Тэгэхээр одоо 2010 онд төрсэн хүүхэд бол энэ улсаас одоо насаараа дээгүүр явдаг. Тэг ах гэсэн үг юм тийм. Ах гэсэн үг тийм. Тэгээд одоо энэ улсад бол маш их иргэний дайн дотоод хагарал их байдаг. Тэгээд одоо манай үзэгч сонсож ирсэн байх одоо нөгөө Монголын инхийн сахилах зэрэгдээд штэ нүг. Тэд нар одоо энэ Суданд бол үйл ажиллагаа явуулж одоо энэ дайнаас болсон хүүхдүүдэд хоол тусламж маш их үзүүлдэг юм байлээ. Тийм. Тиймэрхүү фактыг маш сайн сонсож ирсэн байж магадгүй бах. Би нөгөө бичлэг юм минь хаяа үздэг. Тэгэн гол ингээд хараа одоо юу гэдгийг нэг юм хамгаалтанд авцсан Тэнгисийн үндэсний байгууллагын дээр инхийн сахиулагчдын хамгаалтанд авцсан нэг юм орион байгаа байхгүй. Тэр нэм ингээ хашаатай. Тэгээд хаалга ингээл онгоодог. Тэгэхээр нөгөө нэг дайнтлаа энэдрийн юмд ингээд нэрвэгдсэн хүмүүс үр хүүхдээ аваад одоо өөрсдөө одоо шалгацсан байсан ч гэсэндээ гүүсээр байгаа тэр хаалгаар орж ирдэг. Тэр хаалгаар орж ирэл тэгэл хаалга хаагдал бол тэр нэг хамгаалтанд ордог. Тэгэл эхнэр нөхөр хоёр хүрт бие бинрүүгээ хараад хоёулаа амьд энд ороод ирлээ гэж баярлдаг. Одоо тэгэхээр 2026 онд тим дүр зураг тэнд одоо хүртэл байсаар байгаа шүү дээ, тий. За тэнд бол манай Монголын инхийг сахиулагч нар бол маш нэр төрөлтөө албаа хаадаг. Тэгээ олон улсын цэргүүдийн манлайд бас одоо ур чадвараараа гүйцэтгэлээрээ тий одоо юу гэдгийг давуу чанараараа илүү байдаг гэж бас бахархаж ярьж байгаа олон хүний яриаг сонсч байлаа. За тэгвэл Өмнөд Судан. Тий, Өмнөд Судан, Судан гэдэг хоёр улс байгаа. Тэгэхээр 2011 онд салсан учраас 1980-д оноос гарч ирж ирсэн дарангуйлагчийн талаар ярьж байгаа. Тэгээд одоо Судан яагаад ийм болсныг талаар өнөөдөр ярих юм. За, хоёр Суданыг жоохон мэдээлэл өгөхийн тулд харьцуулбал газрын зүйтэй харахад Судан бол одоо нэлээд хуурай цөлөрхөг шаргалдуу өнгөтэй, харин Өмнө Судан арай нэг үрж шимтэй ногоон өнгөтэй гэж харагддаг. Тэгээд газрын баялагын хувьд 2011 онд Өмнө Судан салан тус гаргалахдаа ихэнх газрын тосны орд газар доол аваад тусгаарлаа зарласан байдаг. Бараг газрын нэгтийн 90%-ийг нь авч гарч ирсэн юм байлээ. Тэгэхдээ энэ дэр нэг төвөгтэй асуудал байдаг. Тэр нь юу гэх юм бол Өмнөд Судан тусгаар технологи зарлахдаа улаан тэнгисээс таслагдсан. Тэгэхээр одоо ердөөсөө далаатай ойрхон биш гэсэн үг. Одоо Монгол улс шиг далааг болсон юм байлээ. Тийм байна. Одоо газрын зургийг маань хариулагч өгч чинь те. Одоо Египт шүү дээ те. Египт чинь Судантай хэлэлдэг юм байна шүү дээ. Тэгэнгუут л Суданыхаа хойд хэсгийг нь болохоор Судан гэдэг байгаа юм байна те. Өмнөд хэсгийг нь болохоор Өмнөд Судан гэж байгаа юм. Тэгэнгуут л нэрээ улаан тэнгистэй залгаа байгаа нь болохоор одоо хойноо байгаа Судан хэсэг юм биш. Тэгэхээр ч одоо урагшаага ямар ч юугүй нэр усгүй далаагүй далаагүй Монгол шиг юм байна. Тэгээд Өмнөд Африкийн бүгд найрамдсан улстай болон Этиоптой Өмнөд Судан чи хэлж байгаа юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр одоо далаагүй байна гэхэр чи эдгээр газрын нефт бол ердөөсөө экспортлж чадахгүй гэж байгаа байхгүй юу. Тийм учраас заавал Суданаар дамжиж газрын нефтээ гаргана. Тэгтэл тэрийг нь одоо нөгөө Судан ингээд боомлохгүй хичээгээд байдаг. Ердөөсөө манай улсаар дамжуулахгүй гэдэг амар асуудал гараад идэг. Оронд нь тэрнийхээ өршөө авахтаа одоо Өмнө Судад нь одоо нэг жаахан дайн тасрахгүй байлталтай байгаад идэм байлээ. Бараг анх тусгаар тогтнолоо зарласнаас хойш 70 жилийн турш энэ Өмнө Судан, Хойд Судан хоёр нь бие биентэйгээ иргэний дайн хагаралтай дүүрэн байгаад идэм байлээ. Тэгээд энэ яг одоо угсаатны бүтцийн хувьд бодоод үзэхээр нэг угсаа гарал нэгтэй ахан дүүс хүмүүс бол биш байгаа даа байхгүй юу. Өмнөд Судан одоо нэг янзын Суданд Христос шашинтай түгээмэл Африк хүмүүс байгаад байдаг. Тэгээд одоо Хойд Судан нь арай илүү араб исламын соёлтой хүмүүс юм байлээ. Тэгэхээр бас нэг яс үндснээр адилхан хүмүүс биш байгаа. Тэгээд энэ соёлоор яаж салсан бэ гэх юм бол анх одоо 16 дугаар зуунд Фүнжин султанд
улс гэж байсан юм билээ. За. Фүнжин султанд улс. Энэ одоо исламын шашинтай мөртлөө Африк соёлтой улс бий болж исэн. Тэгээ 19-р зууны ихээр тэр улс нь Египтэд эзлэгдсэн байдаг. Тэгэд Египтийн засгийн газар тэдэнд одоо маш хүнд татвар тогтоогоод нөөц баялагийг нь цөлмжсэн юм билээ. Тэгээд тэдний эсрэг бослого гаргаад тусгаар тогтнол авах гэжсэн чинь Британи хурж ирээд энэ Суданд колони байгуулж исэн. За тэгээд энэ үеийг нь одоо Британи Египтийн хамтарсан колоничлалын үе гэж нэрлэдэг юм байлээ. Тэгээд британчууд нь энэ дээр одоо нэг хуваагаад захир гэсэн бодлого баримталж исэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэх юм бол одоо колоничууд ч хүмүүсийг дотроо дандаа угсаагаар нь ялгаж, шашнаар нь ялгаж, бие биендээ хагаралын байдалтай байлгаад байгаа байхгүй юу. Тэгэх юм бол энэ Судан улс чинь за колоничлалын эзэлж байгаа хүмүүсийн эсрэг биш, дотроо хагаралтай байна гэх юм бол хизээч дээшээгээ байлдахгүй байхгүй юу. Нэг төвшөнд байлдаад байна. Тэгээд тэрнээсээ болоод энэ улс нь одоо Араб Ислам, Христос, Африкийн хоёр хуваагдчихад байгаа. Тэгээд энэ одоо колони бодлогоор байж исэн. Тэгээд 1905-6 онд британч тусгаар тогтнол олгохдоо бас л ялгаагүй хойд нутгийн элитүүдтэй хамгийн их мэдлээ өгөөд тусгаар тогтнолыг өгсөн юм байлээ. За тэгээд энэ нь бол яг Суданы анх тугаар дайн эхлэх мөчийг нь бүрдүүлж байгаа. Тэгэхээр одоо Христосын шашин гэж дээ тийм. Христосын шашинтай нь болохоор хойд бүс нутагтай байгаа улсууд нь юм уу? Урдаа байгаа нь юм уу? Хойд хэсэг нь одоо Араб Ислам. Араб Ислам. Тэгэхээр Британи болохоор Араб Исламын талд нь эрх мэдлийг нь хүчилж байгаа юм уу тийм? Тэгж байгаа. За тэгээд энэс болоод одоо нэг янзын хамгийн анхны Суданы иргэний дайн болж байгаа байхгүй юу? Энэс бол тусгаар тогтнолоос нь өмнө юм билээ. Бид нар ч одоо ингээд нөгөө Африкт байгаа дарангуулагч нар маш их ярьж байгаа. Тэгээд энэ чинь жишээ аваад үзэх юм бол Африк удирдагч нар хамгийн түрүүнд эрх мэдлээ авангууд яадаг вэ гэх юм бол нөгөө баг эснуудаа цөнх хүмүүсээ харигсаар хятдаг шүү дээ. Тэнгүүт за энэ өмнөд хойд хэсэг ч угаасаа би нэг үзий яддаг юм чинь энэ хойд нутгийн элитэд нь эрх мэдэл төрчих юм бол бид нарыг алах юм байна гэд өмнөд Суданыхын иргэд ингээ бослого хийжсэн. Тэгээд энэ нэгдүгээр дайн эхэлжсэн юм байл иргэний дайн. За тэгээд энэ 17 жил үргэлжилсэн иргэний дайнд 500 мянган хүн алагдчихсан гэдэг. Тэгэд дайн эхлэхэд өнөөдрийн бидний ярих гэж байгаа Умар аль-Башир 12 настай хүүхэд байсан юм билээ. Тэгэхээр тэрний залуу нас нь яг энэ иргэний дайн өрнөжсэн үед байсан байдаг. Тэгээд тусгаар тогтносоос хойш 12 жилийн дараа нэг төрлийн иргэл гараад генерал Жафар Нимери гэдэг хүн гарч ирж исэн. Тэгээд Нимери 16 жил төрийн эрхэнд суухдаа зөвлөлтийн талын одоо социалист коммунист үзэл баримтлалыг маш их баримталж исэн. Гэтэл 1971 онд өөрийнх нь коммунист нам дотроос нь одоо нэг төрийн эргэлт хийх гэж оролдож исэн байлээ. Тэгээд энэ төрийн эргэлт хийх гэж оролдонгууд нь шууд эднийг нь хүчээр дараад бүгдийг нь алж хядаад бүрдийг баривчилсан байдаг. Тэнгүүдээ коммунист намыг бүгдийг нь халж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэг талын коммунист ч биш, одоо нэг талын өрний капиталист ч биш. Тэгээд одоо нэг вакуум үлдчихэд шүү дээ. Энэ ямар аргаар захирах вэ гэхээр юг сонгож ирсэн юм бэлээ. Ислам шашныг сонгож ирсэн юм бэлээ. За. Тийм. Ислам шашныг сонгонгуудаа шариат хуулийг 1983 онд улсдаа зарлж байгаа. За шариат хууль нь юу гэсэн үг вэ гэх юм бол одоо исламын шашин байдаг шүү дээ. Исламын шашин чи одоо нэг итгэдэг зүйлсүүд байдаг. Одоо архиуж болохгүй, хамах идэж болохгүй, одоо цагтаа заавал залбирах ёстой, цаазар ахуулах ял эдэр гэж байдаг. Тэрийг нь одоо хүмүүсийн эрх чөлөө байхгүй гэж шууд улсынхаа хэмжээнд тэр исламын бүх шашны хуулийг нь аваад улсдаа идэвхжүүлчихэж байгаа гэж би ойлгосон. Бас яг нарийн ширийн цаасан заасан шариат хуулийн бичиг байдаг юм байлээ. За тэгээд энэ хин Нимери гэдэг хүн удирдахч байхдаа маш их улсуудаас зээл мөнгө авч байгаа те капиталист коммунизмыг халсныхаа дараа Америк нэгдсэн улсаас маш их зээл авч исэн. Гэхдээ энэ зээлээ бол угаасаа ердөөс ард иргэдэд хөрөхгүйгээр өөр авилгажаал өөрийгөө баяжуулаад яваад исэн юм бэлээ. Тэгээд энэ шариат хуулийг зарлсныхын дараа энэ нөгөө өмнө зөвхт байгаа Христос шашингууд нь иргэн байгаас шүү дээ. Тэдэнд бас бослого гаргаж эхэлж байгаа. Тэгээд энэ Суданы арчлын чөлөөлөх айран болтлоо бүр хөгжиж байгаа. Эдгээр нь тэгээд Этиоп, Уганда хоёроос дэмжлэг авч эхэлж байсан. За тэгээд өнөөдрийн гол дүрийн баатар төрөхөд энэ улсын нөхцөл байдал нь ийм байгаа шүү. За би нөгөө яг уу тэр исламын орнууд те одоо муслим хүн гэдэг чинь те исламын шашинд хүний чинь энэ хүмүүсийн юуг нь ойлгохын тулд тэр шашныг нь илүү сайн ойлгох хэрэгтэй болж байгаа шиг байна лээ. Одоо жишээлбэл ингэдэм байлээ ш нөгөө нодлон битэд нэг юм турк
Египт те гэд улсуудаар ингээд нэг 14 хоногийн юм танин мэдхэн аялал хийгээ явж байгаа байхгүй бас аялагчдад аваад бид чинь хэдүүлээ болоо баг 50 60-уулаач явлаа. Ингээ явж байгаа. Тэгсээс ингээд өөр улсад яваад байгаа шүү дээ. Өөр улсад яваад байгаа хэрнээсээ тэдний нөгөө шашин нэг учраас ерөнхийдөө нөгөө нэг энэ мөрөглийн цаг дуграал те ингээл нөгөө нэг хийд биш одоо сүм болгон гэх юм уу те исламын сүм болгоныхан дээр ороод нэг зарлагч нар нь юм тусдаа зарлагч нар байдаг. Тэр зарлагч нар нь юм өөр одоо хоолойны тийм дээр дуурдаг ч гэдэг юм уу. Тэгээд ингээд бүгд яг цаг болонгууд л ингээл том жижиггүй бүх сүмүүд нь ингээл дуураад эхэлнэ те. Тэнгууд бүр Египт болохоор ч бүр ингээд яг пирамидын хажууд байж байгаа тийм олбогтой явж байгаа юм. Олбогтой хүмүүс нь дан 5 цаг боллоо орой 17 цаг боллоо тэгээд хонх дугарлаа нөгөө нэг мөргөлийн чимээ явлаа тий явж байгаа газараа шууд шорон дээр ч байна уу тэр 0 явж ийн хамаа байхгүй шууд нөгөөдгөө дивслээ шууд тэгэл ингээл мөргөл суудаг тэгээ яг энэ үйлдэл шүү дээ тий за одоо энэ Африк твд байгаа за Египт улс ойлгомжтой тий за окей тэнд бол байж болно шүү дээ Европт ирээд Туркд очиход Туркд бас яг тийм байгаа юм чи гэхдээ бас арай харцсангуу нэг юм Европчдсан маягийн бас ингээ шууд гудамд ингээ сууж муух нь бас харцсангуу баг байх шиг байна. Гэхдээ бас тэр чинь нөгөө нэг юм араб соёл тэр исламын шашин гэдгээр нэг юм адилхан чанарууд айгүй их байдаг юм билээ. Тэгээ хоёулаа чинь өнгөрсөн дугаард ярьжсэн шүү дээ. Улсынхан төр гэж байгаад хахад тэднээс давсан итгэл үнэмшил нь өөр газар байгаад байгаа учраас энд нэг ийм асуудал үүсээд байдаг аа. Тэ яаж ч болтгүй нэг ийм асуудал үүсээд байдаг. Тэгэл бид эдий чинь мөр ингээд автобустай явхад заавал хоёр талд нь ийм автоматтай буутай хамгаалагч нар авч явдаг. Яг гэвэл тэд нар нөгөө босгочд ихтэй. Босгочд зүгээр автобусаар нь аялагчдаг барьцаалал мөнгө гэл нэхэд явчихдаг гэдэг. Тэгэхээр одоо энэ Судан улс бол нэг янзын нөгөө нэг талдаа шашин нөгөө талдаа улс гэсэн юм байхгүйгээр энийг нь хослолцсон. Одоо бүр ингэ ширээт хуулаараа зарлж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо улсынхан дээр нь бас л ялгаагүй шашин байгаад байгаа учраас энэ шашиндаа мөрөгдөг хүмүүс бас л улстай ялгаагүй мөрөгж байгаа гэсэн бодлогыг бол энэ барьж исэн юм байлээ. Тэгэхээр одоо тэгээд нийтээрээ одоо улсын тим одоо шашин гээд те тэрнийхээ бүр хуулийг дагуулад аваад ирж яхад нэр одоо нөгөө Христос гэдэг юм уу те тэр шашинтай хүмүүс тэнд гадуур багтгал юм байна л. Тийм яг тэгээд өмнө Судааны иргэдүүд нь энэ дээр гадуур болчихж байгаа байхгүй юу. Харж байгаа саяны нөгөө нэг яриан дунд хооронд нь алцуулаа. Ингээд жижиг олон болгоо тастаа хооронд нь алцуулаа. Би бас хаяад гэж боддог байхгүй. Заавал 21 аймаг гэж байх хэрэг байгаа ч юм уу да гэж бас бодоод иддэг байхгүй. Ягаад тэгэхээр бид нар чинь нөгөө 21 аймаг тэр аймгийн энэ аймгийн гэдэг те. Тэгээ яг бүр ингээд нөгөө жалга довны үзэл гэдгийг чинь ингээл гаргаж ирээд би ч одоо энийг ярих буруу л та. Эгээ сануулаад байгаа юм шиг болчихно. Гэхдээ л одоо тэр аймгийн хуу тэд нар чинь ийм тэд чинь ийм гэдэг ийм үгүүдийг маа ингээ хэрэлдээ хөөж игээ дээрээс нь шийдсэн те. Тэгэхээр нөгөөд чинь ингээ хоорондоо ингээл ямар ч юм болсон тэрний энэ ингэхгүй энэ ингэхгүй тэр аймгийн тэр ингээд ингэчлээгээр ингээд нэгнийгээ ингээд бүр шатандаа байд юм бэлээ энэ бүр. Тэгээ одоо ингээ зүгээр ингээ бодлоо. Тухайн аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүн заяа. Сайн байх юм бол 20 дугаар зуунд цолоо авч чадаагүй бүхөө цолыг нь нөхөж олгуулж чаддаг. Муу гишүүн гарч ирэх юм бол тэр талаар боддог ч гэж байна. Тэгээд тэн чи одоо зөвхөн тэр аймгийн бүх биш шүү дээ. Энэ чинь Монголын үндэсний бүх шүү дээ, тий. Бүр ийм сонин ярианууд хүртэл энэ бүр ингээд нэвт яригддаг юм байлээ л дээ. Бүр тэрийг бодоод нэрээ ингэж олон аймаг хуваах юу гэдгийг тий. Ингээд тусдаа байлгаж хооронд нь үндэс ёгсаагаар нь одоо хэл яриагаар нь тий ингэж байнга алдцуулах гад байдгийн биш үү дээ гэж би бас бодоод байдаг байхгүй. Бас л нэг янзын хүмүүс бүгдээр л Монгол иргэн байгаад байгаа шүү дээ тий. Гэтэ бас ингээд нийслэлт ялгаагүй. Манай дүүргийнхэн гээл тэдний дүүргийнхэн гэж ярьдаг шиг хүмүүс ч бас өөртөө ингээд нэг байх газараа өөрийнхөө нэр хүндээ болгодог учраас тийм заавал байх хэрэгтэй байдаг юм шиг л байгаа миний хувьд. Тэгээ одоо энэ дэр нэмхэн заяа. Нэмхэн үе хооронд нь нэгнийх нь бас элдэн болгодог. Одоо жишээлбэл манай энэ одоо 10 жил сурж байгаа хүүхдүүд маань тий одоо энэ үеийн чинь өөрсдөө бид жинзи гэж нэрлэдэг байгаа шүү дээ тий. Тэгэн гол жинзинер маань ямар нэгэн байдлаар алдаа гаргалаа. Бидний үед ч гэсэндээ тийм дээрлэхэлт инээдэр юм байсан шүү тий. Байсан. Би янз янзын юм үзэж явж байсан. Бас олон ирчүүдтэй газар олон явсан. Гэтэл тэнд байсан зүйлийг өнөөдөр бичлэг болгоод цацчихсан бол энэ үнээс 7 дор үйлдвэжсэн зөндөө байсан байхгүй. Тэгээд нөгөө нэг өсөндөө иймэрхүү үйлдэлүүд өгөөд юу гэдгийг дараа үедээ итгэлгүй болгоод байгаа байхгүй. Энэ нэг сонин тоглоомонд нь өөрсдөө бид нар гүйж очиод тэр нөгөө нэг манайсыг маа ингээд тоглож байгаа юм гол тэрийг бариад баярлаад гүйдчихэд нэг нэгнийгээ доромжлоод харааж өрөөгөө гүгүүд байгаа биш үстэй гэж бас бодвол бодохоор тарихтай иргэн зөндөө байгаа шүү дуулна.
За яг жоохон далитах гал энэ. Тэ одоо энэ ч нэг янз хүмүүс чинь эволюцээр бодоо үзэхээр нэг омгийнхан гэж байдаг байсан шүү дээ тэ. Тэрүүгээр л ингээ хуваарлагдсан байгаад байдаг. За манай омгийнхан хүчтэй байх хэвээр нөгөө омгийн хүчрэг болчих юм бол бид нар хоол хүрхгүй шүү дээ. Гэснээр л хуваагдаад байдаг учраас яаж ч бодсон одоо тэрнээс чинь нэг 2000 жил 4000 жил 6000 жил болж байгаа учраас тэр сэтг зүйн ингээ эволюцээр гараагүй байгаа л гэж бодоод байдیں۔ Тэ. Хүнийг би сүргийн амтан гэдээ хэлэхээр айгүй хүмүүс уурлаад байдаг. Сүргийн амтан шүү дээ тэ. Өөрийн гэсэн шийдвэр гаргахаас илүү тэр чинь 100 хүн байлаа гэхэд өөрийн шийдвэрийг гаргадаг хүн ганц 2 хүнд байдаг. Бусд нь зүгээр олонхоо дагъё. Нийтийгээ дагъё. Тэр нь аминд үлцээтэй гэсэн байдлаар өөрийгөө алдсан хүмүүс маш их байдаг. Тийм шүү дээ. Тэгвэл бол одоо нэг янз агууд амьдарч байгаа хүмүүс ч омгоосоо хөөхт юм бол тэгэл хүлдэж өгөх шүү дээ тий. За. Хоёул хамтаа ярих гад би ингээд яриагаад байгаа. Гэхдээ байна шүү дээ. Ингээд яриул яримаар л байна тий. Гэхдээ ингэж ам халж ярих бас гоё шүү. Нэвтрүүлгийн хамтран хэлэгчээр чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ажиллаж байна. За 15 нэр төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин нэмэх нь ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй. За хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг, бодисын солилцоог бас дэмждэг, тархины үйл ажиллагааг дэмжинэ, ашигтай бактери нь хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. Хайрцаг дотор 14 ширхэг тэм нунтаг хэлбэртэй. За 1-3 насны хүүхэд өдөрт 1 уутыг уудаг бол 4 болон түүнээс дээш насны хүүхэд маань 1-2 уутыг ус болон тарганд найруулан ууж хэрглэж болдгоо. Тэгэхээр одоо нөгөө улирал солигдох үе одоо энэ хичээл яг дүн гарах гинэ тэрэгэл энэ 4 5 6 сар чинь бол хүүхдүүдийн хөрхийг маш их бас ачаалуулдаг үе шүү. Тэгээд одоо манай ахлах ангийн хүүхдүүд маань эцэлт ерхий шалгалт эхэлсэн байгаа. Шөнө оройгоо сурч хичээл номоо бэлдэж байгаа бах. Гэх мэтчлэн ерэн зүгээр хүн гэдэг бол тэр нөгөө нэг юм данк гэдэг ингээ бүтээсэн тийм зүйл биш шүү дээ. Энд чинь ийм эргэтэн тогтолцоо юу гэдгийг энэ болгоноос тийм тогтдог. Тэгээд энэ дотор чинь бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн одоо юу гэдгийг дэмжих ёстой эрдэс бодисууд авах ёстой амин дэм байдаг учраас одоо үүнийг баталсан учраас те үн зориулсан тэр ашигтай бактери гэдэг зүйлийг насанд нь хэрэгтэй цагуудад нь бас өгж явах нь зүйтэй шүү. За тэгэхээр Bikutan Kids гэдэг энэ хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүн маань Health Point-ийн одоо бүх эмийн сангуудаар болон за мэдээж тантай ойрхон байгаа бүх эмийн сангуудад худалдаалагдчихж байгаа. Гол нь Bikutan Kids гэдэг тогтоогоод аваарай. Манай Lenus Med компани хамт олон маань одоо оруулж ирдэг. За баярлалаа. За Умар Хасан Ахмад Аль Башир бол 1944 оны 1 сарын 1-нд маш нэг ядуу тариачин айлд төрж исэн. Тэгээд нэг сонирхолж хэлэхэд Аль Баширийн ээж нь 2019 онд Аль Баширыг шүүхээр орж яхад нас барсан юм байлээ. Тэгээд бодоо үзэхээр бараг 100 гаруй шахам жил настай хүн байсан байлээ. 100 настай хүн байсан байлээ. За тэгээд Аль Башир сургуулаа төгсөөд Суданы айрамд элсэж орж исэн. Тэгээд дараа нь шууд Каирын цэргийн сургуульд сурсан байдаг. Тэгээд 1973 онд Араб Израилийн дайнд оролцоод анхны дайныхаа туршлагыг хөрвүүлж исэн. Тэгээ эргэж ирээд шууд офицерын корпуст хурцтай дэвшээд нэр хүндтэй болж исэн. За тэгээд өмнөдөд бослог гарч тэгээ хоёрдугаар иргэний дайнд дэгдэхэд Аль Башир засан газрын талд одоо маш томоохон офицерын альбомд шалтай хүн болсон байсан юм билээ. За тэгээд 1980-ад оны дунд гэхэд нэмэрийн исламын дэглэм одоо төрийн аппарат болсон байгаад байдаг. Тэгээ улсаа ердөөсөө сайжруулсан юм байхгүй. Хамаг мөнгө нь идэгдэд байхгүй байсан учраас одоо ард иргэд маш хэцүү амьдарч исэн юм байлээ. Энэс болоод энэ нэмэрий бол хамаг нэр хүндээ алдсан байсан. Тэгээ ойрын холбоод бүх хүмүүс нь зайгаа барьж эхэлсэн байдаг. Оронд нь Аль Башир бол одоо цэргийн хүчирхэг генерал гэдгээр маш нэр хүндтэй болсон байгаа юм. Тэгээд 1985 онд нэмэрий Америк нэгдсэн улсад айлчилж исэн. Рональд Рейгантай уулзаад зээл тусламж хүсэж исэн. Тэг хэлзээрээ хийчихэд буцаад карьераар дамжаад Судан руу очих гэсэн чинь бодлого хамгаалахын сайд нь төрийн эргэлт хийсэн. Энэ нэмэрий бол ерөнхийлөгч байха байсан гэдгийг зарлж исэн байлээ. Тэгээд карьерт цөллөгт маш олон жил амьдарч исэн. За тэгээд энэ Судан улс нь жилийн дараа сонгуул явагдаад Оксфордын боловсролтой Садик Аль-Мади гэдэг улс төрч ардчилсан ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдож исэн. За тэгээд энэ нэмэрий нөгөө төрийн эргэлт хийсэн гэж гарч ирж байсан шүү дээ тий. Төрийн эргэлт хийж гарч ирэхээс нь өмнө Садик бол яг 1 жил ерөнхий сайдаар сууж исэн юм байлээ. Тэгэхээр 16 жил таслагдсны дараа буцаагаад ирэх мэдлэлд хүрж исэн
хүн юм байлээ. Тэгээд процедурын хувьд одоо бол ингээд арчилсан сонгуул хийгээд ард түмнийг сонсоод ерөнхийлөгчөө сонгочлоо. Гэтэл бас л ялгаагүй нөгөө өмнөд хойдын зөрчил гараад ирсэн учраас одоо бас л нэг иргэний дайны цаг үедээ маш хэцүү цаг үед энэ хүн ерөнхийлөгч болж исэн. Тэгээд одоо үед энэ хүний талаар ингээд ард иргэдээс сонсоо үзэхэр магтсан хүмүүс байдаг. Тэгээ маш хурцаа шөмжилж муулсан хүмүүс бол байд юм байлээ. Гэхдээ угаасаа л ийм хаалттай цаг үед бол ямарч ерөнхийлөгчийг муугар ярих хүмүүс бол дандаа байна. Гэхдээ яг ингээд Суданы түүхийг хараад үзэхээр бараг л хамгийн ганц байсан дэжгүй ерөнхийлөгч нь байсан гэж одоо олон улстай ярьдаг. Тэгээ 2020 онд ковидэр нас барсан. Тэгээ 2020 онд ковидэр нас барах хүртлээр дандаа ингээд нэг сөрөг хүчний байр суртаа байдаг байсан. Мундаг хүн билээ. За тэгээд 1989 онд 7 дугаар сарын 1-нд Суданы парламент нөгөө ширэт хуулийг бол цуцлах гэж оролцсон байдаг. Гэвч одоо энэ ширэт хуулийг цуцлах юм бол энэ нөгөө исламын хүч нь эрх мэдлээ алдах гэдсэн учраас исламын үндэсний фронт эрх мэдлээ авах гад төрийн эргэлт хийжсэн. Тэгээд исламын удирдагч Хасан Ал-Тураби явган цэргийн 8 дугаар бригадын генерал Омар Аль-Баширтай хувилдж хагаад чуулган болохоос 24 цагийн өмнө төрийн эргэлт хийж байгаа. За тэгээд цэрэг шашин хоёр нийлж хагаад энэ төрийн эргэлтийг хийж гинэ гэсэн үг. Уул нь ингээд улс шашингаас нэг жоохон холдгол орлоод байтал энэ ислам нь маш их эрх мэдэлтэй хүчтэй учраас тэрийг ердөөсө холдуулах нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй байгаа. За тэгээд энэ төрийн эргэлт нь яаж явагдсан бэ гэх юм бол Аль-Баширын цэргүүд нь нийл мөрний бүх гүүрүүдийг нь хааж байгаа, бүх нислэгийг зогсоож байгаа. Тэгээд радио телевизээр Суданы арим намуудын авилга хээлх ахуул эс үлдэхгүй таслан зогсоохоор эрх мэдлийг гартаа авлаа гэж зарлж исэн. За тэгээд энд нэг амар сонирхолтой одоо сонин гэх юм уу дуглаа байт юм байлээ. Олон улсын төвшөнд энэ нь исламын төрийн эргэлт гэж харагдах гэдэг байгаа байхгүй юу тийм. Яг тэгэл энэ Аль-Башир чинь исламын том хүнтэй нийлж байгаа төрийн эргэлтийг хийжлээ шүү дээ. Исламын төрийн эргэлтийг харагдуулчих юм бол одоо Америк нэгдсэн улс Египт хоёр харилцаагаа тасалчих гэдсэн байхгүй юу. Угаас Америк нэгдсэн улс чи эзэж исламыг дэмжихгүй шүү дээ. Тийм учраас исламын удирдагч Хасан Аль-Турабиг шууд баривчлаад шоронд хийжсэн одоо жүжиг тавьсан байдаг. Тэгээ энэ хоёр хөвөлдөхтэй за чи ерөнхийлөгч болоод оронд орчоо. Би оронд нь хоригдоод шоронд оръё гэж байгаа. Тэгсэн мөртлөө энэ Аль-Башир нь яг ерөнхийлөгчийн судлаасаа эрх мэдэлтэй байдаг. Тэгээд энэ Аль-Тураби бас л ялгаагүй шорон дотроос хамаг эрх мэдэлтэй улс төрийн шийдвэрийг гаргаад явуулсан юм байлээ. За тэгээд Аль-Башир бол энэ үйл ажиллагаагаа үндэснийг аврах хувьсгал гэдэг нэртэй төрийн эргэлт хийсэн байдаг. Тэгээд энэ төрийн эргэлт хийсэн өдрөө үндсэн хуулийг цуцлаж исэн. Парламент улс төрийн нам үйлдвэрчний эвлэхэд иргэний засгийн газрын бүх бүтцийг татан болгосон. Тэгэд оронд нь үндэснийг аврах хувьсгалд командлах зөвлөл гэдгийг байгуулж исэн байлээ. Тэгээд одоо тэр үндэснийг аврах хувьсгалд командлах зөвлөл нь одоо бүх хуулийг батлан хэрэгжүүлнэ. Тэгээд бүх эрхийг атгсан 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Одоо коммунист намуудад одоо юу гэдэг вэ? Нэг политбюро гэж байдаг байсан. Тэр нь одоо улс төрийн товчоотой адилхан шиг ийм 15 хүн хамаг эрх мэдэлтэй байгаад идэв. Гэхдээ энэ 15 хүн нь одоо яг албан ёсоор нөгөө ерөнхийлөгчөөс сонгогдож байгаа 15 хүн байгаа. Тэр одоо нэг янзын харагдаж байгаа улс төрөнд байгаа даахгүй засгийн газар. Энийх нь хойно нь одоо сүүдрийн засгийн газар гэж байдаг. Энэ нь одоо 40 зөвлөл гэдэг нэртэй яг энэ исламын бүлгээс байгуулагдсан 40 хүний байгууллага байгаа юм. Эдгээр бас ялгаагүй л бүх эрх мэдэл нь байждаг. Одоо тэгээ эдгээр нь яг ингээ хуулиа санаачилж байна. Тэгээд энэ цэргүүд нь энэ хуулийг нь батлаад яг өдөр тутмын үйл ажиллагаанд оруулаад явдаг байсан юм байлээ. Тэгээд энэчнээс Суданы 30 жилийн одоо исламжилт нь явагдсан гэж хэлж болно. За тэгээд Аль-Башир бол эрхэндээ гараад айрам доторх найдваргүй этгээдүүдээ бүгдийг нь шууд баривчилж исэн. Тэгээд тагнуулын байгууллагыг бол өргөжүүлж байгаа. Тэгээд бүх төвшөндөө нэвтрүүлээд оруулж байна. Тэ одоо бас л ялгаагүй бусад дарангуулагч нар хийдэг байсан хүмүүсээ айцтай. За энэ намайг сонсчул яана гэсэн айцтай амьдруулад байна гэж хэлж болно. Тэгээд тэнд юу яриад байгааг мэдчих авах гэдэг шүү дээ. Тэгэд энэ ислам гэдэг шашнаа бас ялгаагүй улам өргөтгöd улс төрийнхаа бүх төвшөндөө оруулж байгаа. Тэгээд энэ дээр тамкийн бодлого гэдэг нэртэй юм байсан байлээ. Тамкийн бодлого нь одоо орчуулах юм бол хүчирхэг зүйлэлт
гэж орчуулдаг юм байлээ. Тэгээд тэр нь одоо нэг янзын исламын хүчээр төрийг маш хүчтэй болгоно гэсэн үг гэж ярьж байгаа. Одоо энийг нь шууд бидний мэдхээр орчуулах юм бол одоо хэлмэгдүүлэлттэй маш адилхан байгаад байгаа. Одоо шүүхт нийтийн албан хаагч, цэргийн офицер, багш нарыг бүгднийг ажлаас нь хална. Тэ зүгээр төрийн үзэл бодол эсвэл шашнаар нь үндэслээд халчиж байгаа байхгүй юу. Тэгээ оронд нь ямар хүмүүс тавьж ийна гэх юм бол энэ дэглэмээ дэмждэг дэглэмдээ үнэнч хүмүүсийг л ажилд оруулж байна. Тэнгүүт одоо шүүгч, нийтийн албан хаагч, цэргийн офицер, багш нар чинь байхгүй болчихно гэх юм бол энэ хүмүүсийн оронд орж байгаа хүмүүс нь одоо зүгээр л энэ салбарыг ялцруулж байгаа. Одоо чадваргүй муу хүмүүс байгаад байгаа. Тэгэд 90-ад оны ихээр сүнсэн байшингуудыг одоо хороол болгонд байгуулж байгаа. За гаднаас нь харах юм бол энэ сүнсэн байшин одоо зүгээр л нэг байшин байгаа байхгүй юу. Гэхдээ дотор нь төрийн эсэргүү гэж сэрсэн бүх хүмүүсийг аваачиж хагаад яргалдаг. Тэрэнд нь одоо ямар хүмүүс орох юм бэ гэх юм бол үйлдвэрч нийвлийн гишүүн, коммунист тэгээд оюутан хүмүүсийг тэнд нь аваачиж хагаад зодож унтуулахгүйгээр бүр ингээд тамалж зовоодаг байсан байлээ. Тэгээд энэ ингээд хороол болгоно байдаг. Бас нэг ялгаагүй нэг айдсын зэвсэг байгаа байхгүй юу. Тэгэд энэ дээр нэмээд нийгмийн эмх журмын цагдаа гэдэг хүчнийг байгуулсан. Тэднэр нь одоо жирийн иргэд одоо бүр ялангуяа эмгтээчүүдийг хайрны хэрэг зодож тамалдаг байсан юм бэлээ. Ямар шалтгаанаараа үндслэр зодож байна гэх юм бол зүгээр л өмд өмсөсний төлөө зоддог гэж байгаа байхгүй юу те. Тэгээ шашинтайгаа зөрчиж байгаа учраас эсвэл одоо мухлаг нийгээд цай зарсны төлөө зодсоор байгаад алчдаг байсан юм бэлээ. Тэгээд одоо гэр бүл эрэгтэй эмгтээ гэр бүл биш эмгтээ эрэгтэй хоёр хүн нэг байран дотор амьдарч болохгүй гэж заасан байсан. Тэгээд одоо нэг янзын хамаатан садан эсвэл ихтер нөхөр биш хоёр эрэгтэй эмэгтэй хүн нэг байранд байж явах юм бол одоо хажуудлын хөршин одоо алтан хушууга хүргээд цагдаадаг хэлждэг. Тэгээд тэр цагдаа нар нь очиод бүгднийг баривчлаад эсвэл зодоод алчдаг гэсэн юм байлээ. Тэгээд энэ үндэсний тагнуулын аюулгүй байдлын алба нь нэг янзын цэргээс илүү эрх мэдэлтэй аимшигын байгууламж болоод болцсон юм байлээ. Тэгэд 2010 оноос эхлээд энэ байгууллага нь ямар ч хүнийг шүүх хурлгүйгээр 4-5 сар садлах эрхтэй болсон байдаг 2010 онд. За тэгээд энэ аль башир төрийн эрхэнд гарснаас хойш 4 жилийн хугацаанд бүх сөрөг хүчний дуу хоолой ингээд байхгүй болчихж байгаа байхгүй бүгдээрээ айсандаа болоо тий. За бид нар бол одоо яаж эсэргүүцэж чадахгүй байна ямар ч эрх мэдэл байхгүй байна гэд бүгдэр чимээг болцсон. Тэнгүүтээ аль бишээ за миний эсрэг хинч юуч дуурч чадахгүй байх юм бол би өөрийнхөө намыг бас татан буулгачаа гэж байгаа. Өөрийнхөө намыг татан буулгач нь тэгээд өөрийгөө шууд насаар суух ерөнхийлөгч болгож байгаа. Тэгээ энэ үеэс эхлээд олон улсад энэ Суданыг аль баширын Судан гэдэг нэртэй болгож ирсэн. Өөрийн бүр лагераа байгуулж тий. Тий. За их нэг хамтран ажиллая. Тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Атревинтэй чөлөөтэй амьсгалцгаая. За ер нь бол ямар учиртай бүтээгдэхүүн гэдгийг манайхан Атревин гэж хэлэхлээр угаасаа мэдж байгаа байх л тоо. Ялангуяа зүгээр яагаад энэ үеэр бид бүхэндээ хамтарч яах гэхээр өөрөө ингээд газар дулаахан болоод те одоо ингээд цас мас хайлаад ингэхлээр бид бүхний тэр өвлжөнгөө хайсан одоо юу гэдгийг муухагаар хэлэх юм бол нус цэр те одоо хог шороо энэ болгоно нөгөө цас хайлаад ингээд хөрсөндөө шингэх нь л те. За тэгэхээр нөгөө нэг хаварчин ингээд нар хитэх гараад ирэхлээр тэр хөрсөн дээр шингэсэн байгаа зүйлийг чим шороо салхин хөөхөн л те. Ингээд бидний өөрсдийн нөгөө амьсгалах агаар орчин бүх юмд ингээд одоо наалддаг эргэн тойронд одоо ингээд хийсдэгэ. Үүнээс шалтгаалаад магадгүй таны нөгөө нэг харшил гэдэг зүйл чим хөдөлдөг бах эсвэл харшилтай болдог бах. Уул нь харшилгүй л байсан ингээ те зүг зүгээр л байсан юм да гэсэрнээс л харшилтай одоо ер нь л дийлийнх нь харшилтай очих гээд шүү дээ. Одоо нөгөө хүүхдүүд маань бүгдээрээ л харшилтай байгаадгийн шалтгаан ер нь явж явж бас яг иймэрхүү амьдралын хэм маяг ч гэдэм үү бүх зүйлсээс бас нөлөөлдөг бах. Тэгэхээр ер нь зөвхөн хүн болгонд ийм яг ийм хэцүү байгаа үед л тусалдаг бүтээгдэхүүн гэж хэлж болно доо тий чөлөөтэй амьсгалцгаая гэж байгаа. Тэгэхээр Атревин нь хамрын битүүрлийг 12 цагийн турш шаарлагдаг. За тэгээд удаан үргэлжлэх үйлчилгээ нь таныг тав тухтай байлгаж чөлөөтэй амьсгалуулна. За тэгээд Атревин утасгсан үйлдэлтэй буюу 12 цаг хүртэл хугацаанд үр дүнгээ үзүүлдэг. Эхний минутаас эхлэн түргэн үйлчилж хамрын битүүрлийг хурдан хугацаанд арилгана. Тэгээд чигшүүлэгчийн найрлагатай болохоор хорсох, хуурайших шинж тэмдэг илэрдэггүй. Тун тохируулан хэрэглэх боломжтой. Амьсгалын замын судалснуудыг агшааж битүүрлийг бас багасгадаг. Ийм одоо давуу талуудтай гэдэг юм уу те ийм үйлчилгээтэй юм байна. Бүх имийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Тэгээ би нөгөө нэг ингээд аждаг шүү одоо ажлынхаа хүндлүүдийг харж байхад ингээд одоо тамхи татдаг хүнээс баг илүү
одоо юм их ашигладаг тий. Одоо тамхи татдаг хүн одоо жишээлбэл цагт юм уу цаг 30 минут юм уу нэг тамхи татчих шээ тий. А нөгөө талдаа нөгөө хамрын цэцлэг хэрэглээд ингээ бүр ингээд яг байнга хэрэглэдэг болсон хүн бол ерөөс ингээл 10 20 минут тутамд цагт одоо хэдэн жудаа татаад байгаа нэг байнга. Тэгээд тэр нь байхгүй бол одоо ингээд нэг юм байхгүй. Байнга дотроос нэг юм төгсчдөг тий. Гэх мэтлэн бүр тийм хамааралтай болцсон байдаг. Харин Отрубин бол нэг удаа цацаад үйлчлэгээ нь 12 цаг хүртэл байна гэдэг нь өөрөө бас энэ хамаарлыг байхгүй болгож байгаа нэг хэлбэр баха. За тэгээд Отрубинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Бид бүхний дэмжиж ажилласан баярлалаа. Баярлалаа. За тэгээд одоо энэ Аль-Баширын хамгийн аимшигтай үйлдэл нь юу болсон бэ гэвэл 2003 оны 2 дугаар сард Дарфурын мөргөлдөөн эхэлж исэн. Энэ Дарфурын мөргөлдөөний талаар зарим сонсогчид маань сонсч исэн байж магадгүй бах. За тэгээ энэ юу болж исэн бэ гэвэл одоо Суданы чөлөөлөх арим, шударга ёс, тэгш эрхийн хөдөлгөөн хоёр бүлэгл нийлж хагаад Дарфур мужийн засгийн газрын барилгад халтж байгаа. За энэ ямар хоёр бүлэглэл вэ гэх юм бол одоо нөгөө Өмнө Суданы эрхчлөөгөө үсэж байгаа одоо тусгаарлаг партизанууд л гэж хэлж болохоор байгаа. За тэгээд тэд нар одоо цэргийн онгоцыг нь дэлбэлж исэн. Тэгээд нэг том тушаалын нэг генералыг олзолж исэн. Тэгээд Аль-Башир үүнд шууд түүлийн харгас арга хэмжээ авч байгаа. Тэрний яасан бэ гэх юм бол эхлээд Дарфурын бүх тосгодыг бөмбөгдөж байгаа. Тэгээ ардаас нь морь тэмээ унсан арабууд орж ирээд эрчүүдийг нь ална, эмгтээчүүдийг нь хүчирхийлнэ. Тэгээ ходог усыг нь хордуулна. Тэгээ тэднийг нь одоо морьтон чөтгөрүүд гэж нэрлэж байсан. Тэгэд энэ хядлага бол одоо 21-р зууны анхны геноцид гэж нэрлэгддэг. Одоо угсаатны цэвэрлэгээ гэж явагддаг юм байлээ. Энэ арабууд нь бусад нөгөө Африк иргэдээ шууд алж хядчихсан юм байлээ. Тэгэд энэ бүргэлдөөнд бараг 450 мянган хүн алгацсан гэж тооцоо байдаг. Тэгээ 20 гаруй жилийн үсгэлэн одоо хүртэл явагдаж илээ. Тэгээ хамгийн аимшиг нь одоо энэ морьтон чөтгөрүүд нь одоо энэ хядлага нь одоо хүртэл явагдаж идэг. Энэ Аль-Башир байхгүй болсон ч гэсэн энэ морьтон чөтгөрүүд нь одоо хүртэл байсаар байгаа. Тэгээ энийхээ хариуд нь ямар үш авч ирсэн бэ гэх юм бол өмнөд нутагт одоо борооны үлрэл эхэлж байгаа. Тэгээд газар тариалагчид ажилдаа гарах үед Аль-Баширын цэргүүд онгоцоос тесрэх бодис хадаас хутга зүгээр дүүргэсэн торхийг дээрээс нь хайж эхэлж байгаа. Шууд эднэр чи одоо гадаад тариаланда гарах гэхлэнгүүд дээрээс нь ийм аимшиг юм унаад эхлэнгүүд эднэр чи тариалчин хүмүүс чинь амьдралаа зулгаж чадхаа болчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэс нь болоод маш их хүнд үсгэлэн нэрвэж байгаа. Тэгээд энэ дээр нэмээд одоо олон хүн цугласан зах сургууль эмнэлгүүдийг бөмбөгддөг. Тэгээд энэ уулд болж байгаа шүү дээ. Энэ уулыг тойрсон бүх замыг нь зам харилцааг нь устгаад тэрэнд нь ямар үдэн гарч ийнэ гэх юм бол ямар ч хүмүүлийн тусламж ирж чадхаа болсон байгаа гэсэн. Тэгэхээр одоо дээрээс нь бөмбөгдөд байна. Ямар ч тусламж ирж чадахгүй байгаа. Энэ хэсэг газар одоо нэг янзын амьд там болоод төгөрчиж байгаа. За одоо энэ Судан гэдэг улс нь бол нэг янзын хоёр удирдлагатай байгаад байгаа шүү дээ. Аль-Башир гэдэг нэг уртаа байгаа ерөнхийлөгч, Тураби гэдэг нэг исламын том эрх мэдэлтэй хүн байгаа. 1990 оноос эхлээд Тураби үндсэн хуулийн реформыг шаардж эхэлж байгаа. Тэгэхээр нэг янзын ерөнхийлөгч эрх мэдийг хөмөх гэж орлоод байгаа байхгүй. Энэ хоёр дотроо нэг хагарал үүсэж эхэлж байгаа. Тэнгүүд 1999 онд Аль-Башир шууд онц байдал зарлаад парламентыг тарааж байгаа. За. Тэгээд Турабиг шууд албан тушаалаас нь болгочихж байгаа. Тэнгүүд олон улсад юу гэж хэлж ирсэн бэ гэх юм бол энэ бол одоо нэг нам доторх бүлэг доторх төрийн эрхлэл хийх гэж орлого байсан юм байна гэж хэлдэг. Тэгэд нэг талдаа Аль-Баширын үндэсний конгресс нам, нөгөө талдаа Турабигийн түгээмэл конгресс нам хоёр ингээд баг иргэний дайнд хүрэх нөхцөл байдал болчиход байгаа. Аль-Башир бол одоо өмнөдийн босгогчтой энхийн хилцээр хийх гэж оролдож исэн юм бэлээ. Тэ? За энэ дайна хийх бэлё хэдүүлээ. Нэг гой сайхан энхийн хилцээр хийх гэж оролдъё гэж хэлж исэн. Тэгтэл Тураби энийг нь бол хизэж хүлэн зөвшөөрөхгүй байсан болохоор Аль-Башир Турабиг зайлсхийчихсан. Тэ намаасаа бүр ингээ хөөж гараад байхгүй болгож исэн бэлээ. Тэгэд 1990-ад оны сүүлээр дэлхийд дахинд одоо газрын тосны хэрэглээ маш их нэмэгдэж байгаа. Үнэч маш их нэмэгдэж байгаа. Тэнгүүд энэ Суданы ихэнх орд нь өмнөд нутагта байгаад байгаа. Тийм учраас Аль-Башир нөгөө өмнөдийн босгогчтой энхийн хилцээр хийх гэж оролдож байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг амар сайхан сэтгэлдээ бол биш. Зүгээр энэчээ байгаа хамаг нефт нь үнд хүрээд байгангууд энэ нефтийг нь авах гэж оролдож байгаа. Тэгэд 2005 онд нэг хилцээр хийжсэн. Тэгэд Башир хэд хэдэн буултууд хийсэн юм бэлээ. Тэгэд үүний дотор өмнөд ба хойд Судан эрх мэдлийг хуваан эзэмших, баялагийг хуваан эзэмших,
өмнөдөд 6 жилийн автономид эрх олгох, 6 жилийн тусгаар тогтнох үндэсний санал асуулга явуулах, мусульман бус иргэдэд шариат хуулийг тулахгүй байх гэх олон агуулгад орж исэн байлээ. Аль Башир бол өөрөө энийг эв нэгдэл инх тавиныг тогтоолоо гэж үзэжсэн. Гэвтэл нөгөө өмнөдийн удирдагчид нь зүгээр л одоо 6 жилийн хугацаа дуусгахыг хүлээж исэн байдаг. Тэгээд 2011 оны 1-р сард үндэсний санал асуулга болж исэн. Тэгээд энэ 98.8%-аар дэмжижсэн. Тэгээд өмнө судаанчууд тусгаар тогтнолоо авч байгаа. Тэгэл Аль Башир бол улсынхаа 3/1-ийг алдчихээн. Тэгээд хамаг улсынхаа нефтийг алдчихж байгаа байхгүй юу. Тэгээд хамаг их мэдлээ алдаад Аль Баширын уналт энэс ихэсэн гэж хэлж болно. За тэгээд хамаг нефт нь байхгүй болчихгонгууд Аль Баширд юу үлдсэн бэ гэх юм бол одоо алтны уурхай үлдчихсэн. Тэгээд алтны уурхайгаар нэг улсаа санхүүжлэх гал хичээгээд байгаа. Тэнгүүт нефт нь байхгүй болчихгонгууд одоо шууд эдийн засгийн туулын хүнд болоод ард иргэд нь өсөж өгөх үү, тэнцэж өгөх үү гэдэг хоёр сонголт гарч ирж байна. Тэгээ ард иргэд бол угаасаа өсөж өгөхгүй байх нь тодорхой, тийм учраас тэнцэж эхэлж байгаа. Тэгээ 2013 онд засгийн газрын хангамж зогссон учраас нийслэл Хартум хотод бослого гарлаа. Тэгээ Аль Башир энийг шууд цус урсгаж дарж исэн. 200 хүний амьд хүрч исэн бэлээ. Тэгэд өөрийнхөө нэг хамгийн гол хүчин болоод байсан армийг бас тийжэж чадахгүй болчихж байгаа байхгүй мөнгө нь байхгүй болчихгоотаа. Тиймээс нөгөө морьтон чөтгөрүүдэд санхүүжилж эхэлж байгаа. Морьтон чөтгөрүүдэд яаж санхүүжилж ийн гэхээр шууд нөгөө алтны уурхааныхаа орлогоор шууд хамаг мөнгө нь энэ морьтон чөтгөрүүд рүү явцдаг. Тэгэхээр алтны уурхай нь ард иргэд рүү очихгүй зөвхөн өөрийнхөө хамгаалах хүчин рүү явчихж байгаа. Тэгээд эдгээр нь шуурхаа дэмжих хүчин гэдэг нэртэй болсон юм байлээ. Тэгээ ард иргэд нь ингээл одоо огцрооч гэдэг шаардаад идэг гэсэн мөртлөө ердөөсөө огцрохгүй ирэх мэтлээ ингээл базаал үлдээд байгаа. Тэгээд 2018 онд талхны үн 3 дахин нэмэгдлээ. Тэгээд Атбара хотоос ихэлсэн бослого Судан бүх хот руу тархаж байгаа. Тэнгүүд 2019 оны 4-р сарын 10-ны орой тагнуулын албаны дарга Батлан хамгаалахын сайд армийн генерал шуурхаа дэмжих хүчний дарга гэсэн 4 хүн хуралдаж хагаад нэгдсэн шийдвэрт хүрж байгаа. Тэгээд шөнийн 3:30-д Аль Баширыг сэрэж хагаад за та огцрохоос өөр аргагүй боллоо гэж хэлж байгаа. Тэгэхдээ Аль Башир юу гэж хариулсан бэ гэх юм бол за баг тэрэн зөвдөө тэрэн дээр бидтэй гэж хариулсан байдаг. Тэгэхээр энэ нэг янзын энэ 4 хүмүүс чинь нэг улс орноо хамгаалах гэж яг энэ шийдвэрийг гаргаагүй байгаа байхгүй юу. Аль Баширыг зайлуулах юм бол энэ нэг янзын туг тагч байгаа үүдэл болж харагдаж байгаа. Энэ бослого нь ингээл улам үргэлжлээд улам хэцүү болоод ирэх юм бол энэ цэргийн хүмүүс чинь өөрсдөө бас эрх мэдлээ алдчих гадсан учраас Аль Башир руу хамаг буруугаж ихж хагаад Аль Баширыг огцруулжсэн. Тэгээд 30 жилийн турш одоо энэ улсаа удирдахжсэн хүн ингээл ганц ч дэмжих хүн байхгүй, ганц ч хамгаалах хүн байхгүй хамаг эрх мэдлээ алдсан байдаг. Тэгэд баривчилсан. Тэгээ 2019 онд төрийн эрхлэлтийн дараа Аль Баширыг авилгын хэрэгт бурдгаж ердөө 2 жилийн ял оноожсэн. Уул нь нөгөө Хагийн шүүхээс, дэд Хагийн шүүхээс одоо хүмүүсийн эсрэг үйлдсэн те маш их олон ялууд өгжсэн. Гэхдээ тэрийг нь ганц ч улс нэг дэмжээгүй хүлэн зөвшөөрөөгүй байт юм бэлээ. Тэгээ 2 жил ял өгсөн байдаг. Тэгэд одоогор бол Аль Башир бол одоо үхэж талд ороогүй 82 настай. Тэгээд одоо шорон имлэг гээл дамжаал яваад идэм билээ. Энэ Судан улс бол энэ хүнийг яг яах нь тодорхойгүй байгаад байгаа. Тэгээд одоо Судан улсд бол нэг янзын иргэний дайн гарч байгаа. Одоо тэгэл нэг янзын Аль Баширын талынхан тэгээд одоо босод эрх мэдлээ авах гол орлоод байгаа хүмүүс байдаг. Тэгээд нэг өдөр одоо энэ Аль Башир шоронгоос сулагдах юм бол энэ иргэний дайнд оролцох магадaltaй. Гэхдээ одоо 82 настай хүн чинь бараг л оролцохгүй байх. Тэгэхээр Аль Баширын залгамж халаа хаана байна гэдэг бас маш сонирхолтой асуулт байгаад байгаа. Тэгэхээр энэ нөхрийн одоо өмнөх удирдагч за тэрний өмнөх удирдагчнаас ахуулаад ер нь л эв гүтцсэн юм байна шүү дээ, тий. Тэгээд яг энэ хүнийг удирдах явах тэр үед нь бол улс нь бүр ингэж хоёр хуваагдсан байх нь, тий. Судан зүгээр л надад газар нутгийн хувьд өөрөө нэг юм эвгүй байрлалтай юм. Энэ өөрөө бас нөгөө нэг газар нутгийн байрлал дээр нөгөө нэг хөрш улсуудын юу юм уу гэдэг айгүй чухал байдаг юм шиг байлээ. Одоо жишээл эн чинь бараг л яг Африкийн төвд байгаа улс шүү дээ, тий. Хаашаага яа гэдэж болохгүй. Тэгээд
Одоо нэг үнэхээр тэр нефт инээ тэр юм байгуул газраар тээвэрлэхөөс аргагүй. Газраар тээвэрлэхэд бол заавал эргэн тойронд байгаа ислам шинжлэх орнуудаар одоо нефт явуулах хэрэгтэй болно. Тэгэхээр чин өөр шашинтай өөр байгаад ах юм бол тэдний харилцаа хэцүү л байдаг юм байлгүй дээ. Бас л эвгүүл үйл явдлууд яригдэж байна. Гэхдээ ер нь бол явж яг энэ удирдагчид нар дээр бол ерөөсөө л өөрийнх нь тэр нэг өссөн орчин тий тэр боловсрал инээ тэр маш ихээр нөлөөлдөг л дөө. Үнэхээр л зүгээр ингээд юу гэдгийг шинжлэх ухааны салбар гэдэг юм уу те эсвэл ингээд сурлага юу гэдгийг ийм талаараа биш зүгээр цэргээр гарч ирсэн удирдагч нар хүртэл байдаг штэ те. Тэгээ гарч ирээ тэгээд нэг дайны үед баатар байгаа. Тэгээд тэрэндээ итгээд тэр чигтээ одоо ингээд бүр улсаараа тэр чигтээ одоо ерөнхийлөгчөөгөө болгоод залаад нөгөөх нь бүх насаараа суугаад бүр баллаа хийсэн тийм дүүх зөндөө байдаг. Цус тавиг ингээд цус 50 дарангуулагчийг сонсхолоор хаяада ингээл яг л бидний туулж үтсэн амьдралууд орж гараал яваад байдаг тий. Ерөөс тэгээд нөгөө хоёлаа тэр дундуур тэг жоохон хадуураад ирсэн шиг тий. Хүн ер нь бол цаашдаа яаж хөгжих нь тодорхой юм билээ шүү дээ тий. Одоо энэ улсын ирээдүй цаашдаа яах вэ гэдэг нь ер нь бол тодорхой байдаг. Яагаад гэх юм бол яг тэрүүгээр чи ингээд алдаад оноо дайраад гарц улсууд зөндөл байдаг. Тэгэхээр хүн гэдэг үндэс нь өөрчлөгдөөгүй учраас тэр Монгол хүн байна уу, тэр Орос хүн байна уу, тэр Хятад хүн байна уу, тэр Франц хүн байна хамаа байхгүй. Нийгмийн хөгжил бол ер нь л яг араасаа шат яг нэг татаал өгсдөг юм бэл те. Амар түүхүүдийг сонсож чана цус тавь дээр. Харин. За тэгээд энэ Судан бол ингээ хоёр хавагдаад одоо нэг өмнө Судантайгаа байлдаж исэн бол одоо 2026 он гэхэд иргэний дайнтайгаа бас байсаар хിവэрэ байгаад байдаг. Тэгээд энэ одоо өмнө Судан биш одоо хойд Судан, Зүгэр Судан гэж байгаа шүү дээ. Энэ дайнд нь 14 сая хүн орон гэргүй болж исэн. Тэгээд 21 сая хүн хурц үйлсгэлэнд иргэдэж байгаа юм байлээ. Тэгээд Суданы бүх эмнэлгийн 70%-ийн үйл ажиллагаа зогссон байдалтай байгаа юм байлээ. Тэгээд энэ Судан улсад одоо манай нэг инхийн сахиулах хүмүүс иргэд Монгол иргэд байгаад байгаа юм байлээ. Өмнөд Суданы хувьд юу болсон бэ гэх юм бол 2011 онд цусрал танхлаа зарласнаас хойш бас л ялгаагүй иргэний дай гарч исэн. Тэгээд тэр нь юуны төлөө ялж исэн бэ гэх юм бол ялгаагүй нөгөө газрын баялаг гэж байгаа. Тэгээ одоо хараалч гэж хэлж болохоор байгаа нефтийн төлөө хэн эрх мэдлээ авч үлдэх вэ гэдэг дээр иргэний дай болоод гэхдээ нэг 5 жил байлсныхаа дараа инхийн гэрээ байгуулагдсан. Гэхдээ л бас л ялгаагүй одоо ч гэсэн энэ тэнд дэлбэрэлт болсоор байгаад идэм байлээ. Тэнгүүт улсын төсөв нь 98% нь одоо шууд газрын таснаас хамааралтай болчдөг. Тэгээд иргэдийнх нь 92% нь хүнсний гүн хомсдолтой байгаад байгаа юм байлээ. Яагаад ийм их одоо нэг янз мөнгөтэй улс ийм асуудалтай байна гэх юм бол энэ иргэний дайнаас нь болоод газрын тосны орлогод банк тасраад байт юм байлээ. Тэгэхээр одоо эдгээр ууланд бүгдээрээ эв нэгдэлтэй байж хагаад газрын тосоо гаргачих юм бол тэг сайхан хөгжих боломжтой улс байгаад байгаа хөөхгүй. Амар. Нэр ийм анзаарч ирсэн. Би зүгээр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдтэйгээ зөв санаа бодлоо хуваалцах гэсэн. Ономанс нээлттэй хэлээрэй за. Тэг үзэж байгаа үзэгчд маань энэ нэвтрүүлгийн дор комментээр бас санаа бодлоо бичээд өгөөрэй. Энэ айгүй надад ийм адилхан ойрхон түүх юм шиг санагдаад байгаа хгүй Суданых. Зүгээр яагаад гэхээр гадаадад ингээд явж хагаад Монгол руу нисэх болно шүү дээ, тий. Тэгэн гол олон одоо өдөр хоногоор явж байгаа буцаад нисэх сайхан заяа. Гэхдээ би тэнд нэг юм дээр амар имзэглсэн. Одоо ингээд Стамбул ч байд юм уу, одоо хаанаас ч байдгийн те. Одоо нисэх онгоцны одоо төв буудал байлаа. Тэгэхээр тэр терминал дээр ингээд нислэгийн хуваарууд гардаг үз, борд гардаг те. Ингээд хуваар бичигддэг үз. Тэн дээр одоо хүртэл өнөөдрийн хүртэл Монголын нисэх тэмдэглэгийг болохоор те урталт нь OM гэсэн тэмдэглэгээр одоо хүртэл бичсээр л байдаг. Нэг Outer Mongolia гэдэг. Тэгээд нөгөө тэр чин орчуулах юм бол нөгөө гаднах Монгол. Гадаад Монгол гэдэг нэшлэл одоо хүртэл явсаар байдаг. Тэгээд өөр Монгол руу нисэж байгаа нэслэгч байдаг юм тиймэрхүү юм багхлаар IM багхгүй. Тэгээ Inner Mongolia. Тэгэхээр биднийг одоо хүртэл бид нар дотооддоо юу гэж бодох нь хамаагүй те. Бид нар юу гэж хэлж болно. Юу гэсэн үг юм Монгол улс чинь энэ те гэдэг ч юм ингэж болно. Гэхдээ гадаад одоо олон улсад биднийг одоо хүртэл нислэгэн дээр хүртэл тэмдэглэхтэй те. Энэ гадаад Монгол нь, энэ дотор Монгол нь одоо ингэж аль хэдийн хуваагаад одоо хүртэл хуваасаа л байдаг. Магадгүй энийг тэр одоо зохисны тэр гадаад явдлын яамч байдаг юм уу, те гадаад харилцааны яамч байдаг юм уу, зохисны хүмүүс нь хэрвээ олд сонсох юм бол бас ингэж бодож явдаг хүмүүс зөндөө байдаг бол те хэдүүлээ нэг дуу хоолойгоо нэгтгэхэд бас нэг хүрэх газар нэг хүрэхин сан гэж бас бодмоор шүү надад. Би өөртөөс бодож үзэж байгаа юм шүү дээ. Ягаад ОМ гэвчихсэн бэ? Нэрдээс бодож үзэж. Одоо дараа чи явахдаа тэр ягаад ОМ гэж би яг ОМ гэж гарч ийн үгүй хараараа заяа. ОМ гэдэг бичиг байна уу хараараа. Би л хэд хэдэн тохиолдлоос харсан.
Дээрээс нь энэ нэг асуудал. Нөгөөх нь бид нар өөрсдөө Монгол гэж нэлээд байгаа шүү дээ, тийм. Монгол. Монголиа, би Монголиа биш байхгүй юу? Гэтэл дэлхийд биднийг нэрлэхдээ Монголиа гэдэг байгааз. Тэнгуул тэр артлын ия дагавар байгааз. Ия дагавар хаанаас вэ гэхлээр нөгөө нэг колончлогч орнуудын одоо хүчрхэг байсан орнууд бусад орнуудаагаа нэрлэхдээ өөрсдийнхөө одоо хиллэг, дуудлага, бичлэг гэдэг юу гэдэг тэрэндээ тааруулаад бичээд ингээд тавьснаар нь одоо хүртэл бид гадаад очиод Монголиа гэж орлоос зогсоод байдаг байхгүй. Энэ бас ичмээр л асуудал юм байл. Яг цаадахыг авах юм бол. Тэгэхээр ИА буюу те Италия, Боливия, Молдавия, Монголия, Русия гэдэг юм уу те нэг юм ИА тэгэхээр ингэж ИА дагвар оруулж хэлдэг нэг тийм эслэн төрөмгийлэгч гэдэг юм уу нэг колончлогч орн бусад орны тэгээ нэрлэлсэн. Тэрнийхэн дагуу бид нар тэгээ дуудагдсан. Тэгээд гадаад очихоор Монголиа гэдэг. Уул нь бол яг нөгөө тэд нар биднийг юу гэж нэрлэх гэдэг юм уу те. Тэд нар чинь нэг хэсэг монголчуудын чинь нөгөө бүдүүлгүүд те нүүдэлчд тэгснэ нөгөө нэг бас нэг жоохон оюуны хомсдолтооч гэдэг үлээ нэг жоохон юм их асуудалтай хүнийгаа те Монгол эдэргээ дуудаж матсан чинь Монголоид тэгээд үгээд шүү. Монголоид тэгээд те гэх мэтчлэн эдний эсрэг хэн дуурах хэвтэй гэхээр бид нар өөрсдөө л дуурах хэвтэй байхгүй юу уулна. Гэх мэтчлэн сэтгэл зовоосон юм ганц хоёр асуудал байдаг юм аа. Тэгээд манай үзэгчид болон сонсогчид хэрвээ яг энэхүү юмтай те тайлбар гэдэг юм өөр аргумент юм уу тиймэрхүү юм байх юм бол комментээр бичээрэй бид нар бүгдийг харж байгаа юм шүү те. За болцсон уу? За болсон. Хоёулаа чи яасыг хадуурч байна. Уучлаарай би л их ярьж шиг боллоо. За нэвтрүүлгийн ямар хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бекутан Kids. За Отривинтэй чөлөөтэй амьсгалцгаая. Отривин бид өхнийг дэмжин ажиллаа. Энэхүү нэвтрүүлгийг манай Одмондөр сувгийн маань хөтлөгч Оном бид өхөнд бэлтгэн өргөдгээ. Баярлалаа Оно. Баярлалаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.